Хэсэг мэлхий ой дотор явж байтал хоёр нь гүн нүх рүү унчихжээ. Бусад мэлхиинүүд нүхийг тойрон харж гүнзгийг нь гайхацгаан "Та хоёр ч наанаасаа гарахаас өнгөрчтэй" гэж хэлж байв. Гэсэн ч нөгөө хоёр мэлхий тэдний хэлснийг тоолгүй гарах гэж оролцоор байлаа. Тэр хоёрын хичээж байгааг тоосон чимгүй дээр байсан мэлхиинүүд "Та хоёр хизээч гарч чадахгүй. Болж үз" гэсээр байсан юм. Эцэст нь нүхэн дунсан нэг мэлхийн тэдний хэлж байгаад итгэж бууж өгөөд үхэж гин. Харин нөгөө мэлхийн чадах чинээгээрээ хичээн үсэрсээр л байлаа. Тэгтэл дээр байсан мэлхийнүүд дахиад л өөрийгөө зовоохоо болоод зүгээр үхэх гэж хачгартгааж байсан юм. Мэлхий харин улам хичээн үсэрсээр байлаа. Тэгээд сүүлийн удаа нэг сайн үсэртэл нүхнээс гарчих нь тэр. Бусад мэлхиинүүд яаж гарч чадсныг гайхацгааж байв. Гэтэл тэр мэлхийн үнэндээ дүлий байсан бөгөөд бусд нь тэрнийг гаргах гэж зоригжуулж байна гэж бодсон аж. Хүмүүс чамайг ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй гэж хэлбэл дүлий юм шиг л бай. Зарим хүмүүс өөрсдөө чадахгүй болохоор чамайг байнга доош татах гэж оролдоно. Харин чи үргэлж өөдрөг байж мөрөөдлийнхөө төлөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Чи заавал чадна.